Өглөөний мэд За өглөөний. Бас шинэ оны мэд хүргэе. За тэр шинэ он бол яах аргагүй одоо маш ийм одоо өрнөө үйл явдалтаар эхлэе. За одоо амралтын өдөр буюу одоо бидний бас маш тайван байх одоо ийм хугацаагаар бол Америкийн нэгдсэн улсын зүгээс ийм том хэмжээний баривчлага явуулсан. За гинтийн одоо гэж хэлж болохоор те энэ үйл явдал боллоо. Тэгэхээр ерөн зөвөр олон улс судлаачдын зүгээс за эдийн засгийн судлаачдын зүгээс энэ үйл явдлыг яг юу гэж харж байна? Ямар ч үсэн энэ үйл явдал бол зарим улс ер нь ихэнх улс орнууд жоохон шокийн байдалтай гэж байгаа. Одоо Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч бол мэдгдсэн л дээ энэ бол шок болж байна гэж. Өөрөөр хэлбэл юу вэ гэхлээр бид нар яах вэ нэгдсэн үндэсний байгууллага гэдэг өнөөдөр одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш 1945 оноос хойш бол энэ тодорхой юм дэлхийн дэг журмыг бий болгосон л доо. Одоо бид нар либерал арчлал гээд ерөнхийдөө ингээд нэм тогтолцоог бий болгочод явж байгаа. Тэрнтэйгээ бас зэрэгцээд бол энэ Бреттон Вудсийн тогтолцоогоор ингээд эдийн засгийн одоо нийт юм интеграц глобалчлал маягийн зүйлийг ингээд бүтцийг бий болгосон. Тэгээ энэ дээрээ бол ийм яг Орос улс жишээлбэл Украин руу дайрж байгаа олон улсын дэг журмыг ингээд зөрчлөө энэ тэргээд явж исэн бол одоо энэ бол хит тийм одоо тусгаар улсын нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсын хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгчийг зүгээр ингээл одоо баривчлаад гэх юм уу та тийм баривчлаад гэж хэлнэ шүү дээ. Марко Рубиогийн хэлгээр бол энэ бол цэргийн тусгай ажиллагаа биш, энэ бол хууль сахиулах байгууллагын гүйцэтгэсэн үйл ажиллагаа л гэж явж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүрээндээ бол энэ ч одоо дэлхийн дэг журам одоо ямар байдалтай болж байна гэсэн асуудлыг жишээлбэл Хятадын зүгээс бол тавьж байна. Тэгэхээр энд бол янз бүрийн нөхцөл байдлууд бий болж байгаа ч гэсэн үндсэндээ олон улсын харилцаанд нэг хоёр том дэг сургууль байдаг. Тэр нь бол нэг талаас бол реализм гэдэг, нөгөө талаас бол либерализм гэдэг. Бид нар бол олон улсын харилцааг одоо ийм тогт систем байгуулах замаар одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Вудро Вилсон гэж хүн анх энэ санаачлагыг гаргаад явсан байгаа байхгүй юу. Тэгээ тэрний ачаар бид нар дахиж дайн мөргөлдөө янз бүрийн зүйл гаргахгүйгээд нэгдсэн үндэсний байгууллагыг бий болгоод ингээд ийм бүтцийг бий болгоод явж исэн байж байгаа. Тэгэхэд одоо бол яаж ийм вэхлээр буцаад юу дэлхийн 1-2 дугаар дайн болон хүйтэн дайны үед байсан реалист дэг журам бол үндсэндээ гарч ирж байна л да. Одоо хүчтэй улс нь бол номлодог гэдэг. Тэгээ энэ хүрээндээ бол үндсэндээ олон улсын харилцаанд дэлхий дээр ийм том номлогч 3 улс байдаг нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн болох энэ байнгын гишүүн 5 гишүүний одоо 3 нь болох Америк, Орос, Хятад ингээд хөдөлгөөнд орж эхэлж байна л да. Эдгээр нь бол өөрийн ашиг сонирхлоо дэлхий дахинд тулгаснараа бол энд нэг тийм геополитикийн том тектоникийн өөрчлөлт болж байна. Тэгээ цаашдаа энэ бол нэлээд хүндрэх тал руу байна. Ягаад гэвэл суур ойлголт нь юу вэ гэхлээр эрчим хүчний асуудал дээр одоо юу болж байгаа юм хяналтаа тогтоох тулаан руу орж ийн л та. Суур нь бол яг энэ дээр л орж ирж байна. Эдийн засгч талаас нь та одоо эдийн засгийн агуулгаас нь харах юм бол за эрчим хүчний асуудал гэж байна. Нөгөө талаасаа бол бас газрын тосны асуудал дээр яах аргагүй одоо Трамп бол мэдээлэлтэй байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгэхээр ерөн цаашдаа энэ асуудал яг эдийн засгийн хувьд яг ямар асуудал болж өргөж бол? За нэгдүгürt болж байгаа үйл явцын талаар өнгөрсөн өдрүүдэд бол олон улсын хэвлэл мэдээлэл болоо иргэдийн зүгээс зөвхөн болсон үйл явдлын талаар анхны сэтгэлдлээ илэрхийлж байна тийм ээ. Яг тэр дүгнэлт хийх цаг хугацаа болоо хоёрдугаар үйл явц үргэлжилж байна. За өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллага аюулгүй зөвлөлд хуралдах мэдээтэй байна тийм ээ. Хоёрдугаарт энэ 7 хоногоос Нью-Йоркийн шүүх анхны одоо ялах дүгнэлтээ сонсох. Тэгэхээр хоёр талын аль алин байр суурийг сонсох боломж гарна тийм ээ. За гуравдугаарт үүнээс үргэлжлүүлээд Америк нэгдсэн улсын засгийн газрын явуулсан үйл ажиллагааныхаа талаар Конгресст ямар нэг төвшөнд бол мэдээлэл хийж тарах. Тэгэхээр энэ бүх үйл явцын дараа бид хоёр талын байр суурийг сонсоод тухайн одоо гэмтэрэг үйлдсэн гэж үзэж байгаа этгээд мань яг ямар гэмтэрэг үйлдсэн үнэхээр энэ хүлээн зөвшөөрөх юм уу гэдэг энэ асуудлууд тодорхой болно. Гэхдээ өчигдөр хийсэн мэдээлэл явцад бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгэн дотор бол хэд хэдэн өөр өнцгүүд тусгаарсан тийм гэмтэрэгээс гадна. Нэгдүгээр Америк нэгдсэн улсын баримталж байгаа бодлого Монро доктрин номлолын тухай яригдсан. Хоёрдугаар Америк Венесуелийн зах зээлд Америк нэгдсэн улсын компаниуд цааш газрын төсөв бодлого хуулиас сонд оролцсон гэдэг тухай яригдсан. Тэгэхээр энэ болж байгаа үйл явцын дараа бас Америк нэгдсэн улсын янз бүрийн бодлого бас энд бол хамт явагдаж байна гэдэг нь тодорхой. За одоогоор дэлхийн зах зээл дээр
газрын тас олборж байгаа нийт зах зээлийн бүтцийн хувьд аваад үзэх юм бол мэдээж ОПЕК орнууд тэргүүлж байгаа тийм ээ. 30 гаруй 30 та. Хоёрдугаарт бол БРИКС орнууд эзэлж байгаа, гуравдугаарт OECD орнууд эзэлж байгаа. Тэгэхээр энэ бүтцийн дараа хэрвээ Америк нэгдсэн улсын компаниуд Венесуелийн зах зээл дээр одоо дэлхийд тэргүүлж байгаа нөөцөөрөө тэргүүлж байгаа гэж байна. Тэгээ энэ зах зээл дээр Америк нэгдсэн улсын компаниуд давмгаалах байр суурьтай илүү боломжтой болох юм бол OECD орнуудын олборж байгаа газрын тосны хэмжээ магадгүй 2-3 жилийн дараа БРИКС орнуудыг давах те илүү нөлөө бүхий болох юм боломж харагдаж байна. Тэгэхээр энэ ямар таатай боломж гарах вэ гэхээр өрөндийн орнууд ялангуяа Европын улс орнуудын хувьд бол одоо Оросын холбооны улсаас авах болчиход байгаа газрын тосны нийлүүлэлтийг илүү найдвартай зах зээлээс буюу те Венесуелаас авах боломж гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ утгаараа өрөндийн орнуудад илүү эрчим хүчний хараа тус байдал, найдвартай байдал бий болно гэсэн давуу тал болох боломжтой. Тэгэхээр ер нь зөвхөн олон улсын зүгээс нүүбийг бол дандаа шөмжилдэг тий. Орос Украины дан эхлэхэд нүүб оролцоогүй одоо ямар нэгэн хариу арга хэмжээ авч чадаагүй гэдэг. За дараа нь бас Израилийн зүгээс нөө газын зурвастай холбоотой асуудал дээр бас дахиад одоо шөмжилдэг. Тэгэхээр энэ удаагийнх дээр нүүбийн аюул хүнд зөвлөх хуралдсан ч гэсэн ер нь одоо ямар нэгэн байдлаар хариу арга хэмжээ авах за санкц тогтоох ч юм ийм боломж нөөц одоо байгаа юу? Тэгэхээр энэ ч нэгдсэн үндэсний байгууллагыг бас бид нар нэг олон улсын шүүх, олон улсын парламент шиг нэг хит бүр нэг бүх юмыг найдаад явчихж байна л та. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллага бол анх байгуулахдаа дайн гарахгүй байх асуудлыг тэгээд тэрийг бол хамтын хүчээр хянах асуудлыг л ярьж гарч ирсэн юм байна. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллага яагаад хөдлөхгүй байгаа, хөдөлж чадахгүй байгаа гэх юм уу да. Ийм байдалд хүргээд байгаа гэхлээр тэр ч одоо нөгөө бүтэцтэй хамааралтай байхгүй. Дэлхийн 2 дугаар дайны дараах үеийн одоо олон улсын харилцааны реалистик журмаараа бол энэ юу бүтцэн нь бол яг тийм дайны үеийн одоо хүчний тэнцвэрийг хадгалсан тийм хуулиар явж байгаа тийм бүтц үйж байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага хэдийд дөрвтэй арга хэмжээ авдаггүй гэхлээр нөгөө бүх эрх мэдэл гэх юм уу да энэ хэн тогтоох бүх эрх мэдэл болохоор нүүбийн аюулгүй зөвлөлийн нөгөө байнгын 5 гишүүнгээ зөмийн зэвсэгтээ тавуулж байгаа шүү дээ. Тэгээ тэр дунд чинь гол өрсөлдөж байгаа гол сөргөлдөж байгаа Америк, Орос, Хятад гурав нэгдсэн байр суурин дээр хүрэхээс нааш нүүб ямар ч арга хэмжээ авах боломжгүй байдаг. Тэр нь бол угаасаа нүүбийн дүрмэндээ тийм байдаг учраас одоо тодорхой хэмжээнд болвол гар хөл нь бол жоохон тийм тушаатай гэх юм уу да тийм байдалтай байж байгаа. Юу үндсэндээ бол дайн гарах тохиолдолд биш үү одоо дэлхийн 3 дугаар дайн гэж их яриад байгаа. Энийг энээс урьдчилан сэргийлэхэд бол нүүбийн үүрэг тус нь бол ач холбогдол нь бол их байгаа. Тэрнээс л бусад тохиолдолд юм болгон дээр одоо ингээл нүүб орох гэхээр энэ бол тийм амар зүйл биш л дээ. Бүгдийнх нь зөвшөлтсөл бүгдийг нь нэгдсэн байр суурь хэрэгтэй шаардлагатай болдог учраас. Яг нь ерөнхийлөгчийн одоо баривчлаад сатуулаад за ямар ч байсан шүүхээр одоо та түрүү хэлсэнчлээ одоо ялын протоколыг одоо сонсноо гэж байна. Тэгэхээр үүнээс өмнө бас одоо энэ улсын хувьд бол одоо ерөнхийлөгч байгаа те дэд ерөнхийлөгч байгаа. За энэ ерөнхийлөгч бас бүрэн эрх нь яг ямар байх вэ? За энэ хүнд одоо юу гэдэг нөгөө хэдийгээр одоо байгаа ч гэсэн за нөлөөлөхгүй байх тэр одоо магадлал одоо яг ямар байгаа вэ? Геополитикийн хувьд эрсдэл хэр өндөр байна? Энд чинь нэг юм байгаа маа. Дотоодын хууль тогтоомж, Америк нэгдсэн улсын дотоодын хууль тогтоомж гэж тусдаа нэг юм байгаа. Тэгээд тэрүүгээр чинь бол геополитик гэдэгт нэг холбогдлохгүйгээр одоо Мадурог харт амхины хэрэг ч юм уу зэвсэг найдах хэрэгээр бол шүүх гэл байгаа л та. Тэрнээс л тэр юу нефт энэ тэр бол нэг хамаарлахгүй. Геополитикийн хувьд бол сая энх баяр судлаачийн хэлж байгаагаар бол яг тэр юу байгаа хгүй юу. Венесуэл бол дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй олборлох тэр юу үйлдвэрлэх бол тусдаа асуудал. Нөөцтэй гэдэг хамгийн их нөөцтэй. Энэ нь болохоор нөгөө Америк нэгдсэн улсын үндэсний эрх ашигт бол тулгамдаад байгаа хоёр асуудал гэж байгаа. Нэгдүгээрт доллар бол петродоллараар тэ нөгөө нефттэй өмнө бол алтаар баталгаажж ирсэн одоо бол нефтээр баталгаажаад явж байгаа шүү дээ. Тэгээ одоохондоо бол шинжилгээний технологи бол нэг тийм ногоон технологи руу ортлоо. Тэр юу нефтээс бол хамааралгүй болтлоо бол арай хөгжил бол яваагүй л л та. Европын холбоо эднэр бол нэлээд урагшаа тэрүүгээр явах гэж оролдоод болохгүй байгаа нь харагдаад байна. Нөгөө талаасаа бол үндсэндээ энэ БРИКС өөрийн одоо мөнгөн тэмдэгтийг ингэж гаргаад Америкт шахалт үзүүлнэ энэ тэр гэж байгаа янз бүрийн байгаа дэлхийн дайны асуудал чинь нефттэй холбоотойгоо учраас ер нь бүх юмыг Америк нэгдсэн улсын эрх ашигын үүднээс
Тэгээ Америк үндсэндээ бол хүч нь бол сулраад байгаа. Тэр хүчээ бол буцаж авахын тулд энэ нөхцөл байдлыг бол тэр нефтийг одоо гартаа оруулж хяналтандаа оруулахтай холбогдуулж хэлж байгаа юм л да. Нөгөө өөрөө мэдчихэл байгаа баха. Одоо жишээлбэл Америк доллар бол дэлхийн одоо улс орнуудын валютын нөөцийн үндсийг бүрдүүлж байгаа ийм мөнгөнд тэмдэгт байж байгаа шүү дээ. Энийг бол хэн зохицуулдаггүй гэхээр чинь холбооны нөөц зохицуулаад явж байгаа шүү дээ. Бас нөгөө хөшүүргээ ашиглаад ингээл явж байгаа. Тэрнтэй адилхан одоо яах вэ гэхлээр нефтийг өөрийн гарт авч яана л гэж л ойлгоно. Тэр Мадурогийн асуудал бол зүгээр одоо нэг том одоо пазлтэй том тоглолтын нэг хэсэг л болж явж байгаа юм л та. Ер нь цаашдаа нөхцөл байдал яаж үргэлжлэх бол гэдэг дээр бас ямар нэгэн одоо таамаглалч гэдэг юм уу тийм юм одоогоор хараахан бас талуудын мэдгэлээс гараагүй. Гэхдээ Америк нэгдсэн улсын зүгээс ер нь бол цаашдаа одоо Венесуэлийн газрын тосны салбар дээр өөрийн гэсэн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг бол аль хэдийн одоо баг энэ үйл ажиллагаа явуулсныхаа дараахан бол мэдэгдсэн байж байгаа. Тэгэхээр магадгүй эндээс одоо та бүхэн яг ямар хүлээлттэй бол Венесуэл бол том хөшүүрэг. Тэгээ одоо жишээлбэл Куб Венесуэлгээ харьцуулах юм бол Венесуэл газрын тосны том хөшүүрэг байгаа учраас жишээл Америк нэгдсэн улс Кубтэй нэх оролдохгүй 20 гаруй хэмжээ авчаад байж л байгаа. Венесуэлд бол шууд орж байгаа. Энэ одоо болио гэж шууд Америк нэгдсэн улсын эдийн засаг эрчим хүчний эрх ашгийг хөндөд байгаа учраас Венесуэлийг бол ялтчгүй ингэж гартаа авах гэж байгаа шүү бүр. Шийдэмгийн энэ Трампын бодлого бол үндсэндээ шийдэмгийн арга хэмжээ аваа явж байгаа шүү. Бид нар бол ингэ ярихгүй гэд. Хэрвээ та нар өмнө ингээ харсан бол Байдны засгийн газрын үед болвол Венесуэлийн төрийн эрхийн Хуан Гуайдо гэж сөрөг хүчний удирдагчийг гаргах гэж нэг оролцсон байхгүй. Айдуугаар үзэх гэж оролцсон. Чадаагүй байхгүй. Чадаагүй. Тэгээ одоо энэ Венесуэлийн одоо Мадураг болохоор Трамп бол зүгээр яриад ах юм байхгүй. Бид нар бол шууд нефтийн асуудлыг бол гартаа авна л гэж. Таны хувьд энэ дээр одоо яг ямар байр суурьтай вэ? Цаашдаа бас энэ oil industry буюу одоо энэ газрын тосны зах зээл дээр Америк нэгдсэн улс өөрийн гэсэн тусгай бодлогоо хэрэгжүүлэн за тэнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа дэд бүтцүүд дээр Америкийн компаниуд бас одоо үйл ажиллагаа явуулна оролцсноо гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо судлаачдын хувьд яг хүлээлт ямар байна? Үнэхээр одоо судлаачид бүгдээрээ л Венесуэлийн газрын тос дэлхийд тэргүүлж байгаа гэдгийг ярьж дурдж байна. Тэгэхдээ олборлолтын хаана явж байна гэдгийг бас харах хэрэгтэй тийм. Одоогор сүүлийн энэ байдлаар газрын тос олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлэлээс үзэх юм бол олборлолтын төвшнгөөр Венесуэл улс дэлхийн эхний 20 дугаарт л явж байгаа 19 дугаарт. Тэгэхээр маш их боломж цаана байгаа. Тэр нөөц ашиглагдав. Энэ дээр өрөндийн орнуудын компаниуд ороод ажиллах гэхээр засаг төрийн хувьд бол бас энэ боломж нь олохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол Америк нэгдсэн улсын эрхшигтэй сонирхолтой зөрчилж байгаа гэдгийг эрх хэрэгчид удаа дараа илэрхийлсэн юм. Тэгэхээр цаашдаа энэ өөрөө боломж нь ялангуяа Америк болон Канада өрөндийн орнуудын компаниуд бол дэлхийн зах зээл дээр нефтийн зах зээл дээр бас том байр суурь эзлэх боломжийг илэрхийлж байна. За өчигдөр бас мэдээллийг хавцад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бас хэлэхдээ Венесуэлийн газрын тос цааш ч гэсэн хятад энтхийн зах зээл нийлүүлэгдсээр байх болно гэдгийг бас хэлж байна. Тэгэхээр энэ өөрөө Америк нэгдсэн улсын өрөндийн орнуудын ялангуяа тэр өчигдрийн ярианд дурдгдсан Монро номлол гэдэг ч дурдаад байгаа шүү дээ. Энэ номлол хэвээр байна гэдэг. Тэгэхээр энэ бол өрөндийн орнууд бол энэ ертөнцийн баруун бомбарцгийн хаст бол Америк нэгдсэн улсын одоо эрх мэдэл нь хоёр хол хэвээр байна гэдгийг л дахин баталгаажуулж байна. За Америк нэгдсэн улсын хувьд бол за их одоо 2026 оны 1-р сард гэдэг чи одоо бараг Мадурогийн хувьд бол 2013 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр маш удаан хугацаанд за бараг одоо 13 жил төрийн эрхэнд байсан ийм хүнийг одоо ямар нэгэн байдлаар үндэслэлтэйгээр одоо таны төрөнд өртсөнчлэн татаж одоо төрийн эрхнээс буулгана гэдэг бол маш том хэрэг. За олон улсын хувьд бол нэлээд юм ажигласан анхаарсан ийм байдалтай байж байна. Тэгэхээр ер нь цаашдаа үйл явдал одоо яг энэ засаглалын тал дээр яг яаж үргэлжлэх вэ? Засаглалын талаар Трамп бол бас нэлээд ширүүн мэдээлэлүүд хийжсэн л да. Жишээлбэл нөхцөл байдлыг одоо хяналтандаа байлгахын тулд тодорхой хэмжээнд бид нар бол удирдна гэх маягийн зүйл хэлжсэн. Венесуэлийн дэд ерөнхийлөгч нь болохоор Мадураг буцааж өг эн чинь бол байж болсохгүй зүйл гэл иймэрхүү маягийн зүйлүүд хэлж ил байна. Гэхдээ үндсэндээ бол хэрвээ тэр Мадура бол ямар юутай байсан одоо ямар дэглэмтэй байсан улс эдгээр бол ер нь бол Америк нэгдсэн улс та хамаагүй шүү дээ. Тодорхой хэмжээ Америк нэгдсэн улсын бодлогыг дагж ивэл энэ бол жишээ байдаг байхгүй. Жишээлбэл Пакистан Первез Мушараф гэл цэргийн дэглэм гарч ирэхэд нь нөгөө Мушараф ч ухаантай юм болохоор яадгүй гэхээр Америк нэгдсэн улсын ашиг сонирхлыг бид нэр хөндөхгүй гэхээр хамтран ажиллаж лээсэн. Сауди Араб ч гэсэн одоо шейхийн
улс тэгэл ингээд бас л Америк нэгдсэн улсын эрх ашигыг хөндөхгүй бол ингээд хамтран ажиллаад явж л байдаг байхгүй. Эрх ашигын их гүрнүүдийн эрх ашигыг хөндөж जैन тэр дундаа Америк нэгдсэн улсын одоо хувьд бол Трампын Make America Great Again гэдэг дахиж ингэж юу босох ёстой гэсэн энэ хүчрхэг байдлыг нь хангахад бол үндсэндээ гадны хөрөнгө оруулагчид гадаадын улс орнууд Америк нэгдсэн улсын эдийн засагт бол хөндлөнгөөс ингэж юу долларыг шахах юм уу БРИКС-ээр ч юм уу газрын тосоор ч юм уу ингэ шахалт үзүүлж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Энэ бол Америк нэгдсэн улсын үндэсний эрх ашигт бол сөргөөр нөлөөлж байгаа учраас бид нар нэгдүгээрт энүүгээр хараат бус байна. Хоёрдугаарт бол дэлхийг одоо бид нар дэлхийд бол ноёлогч те манлайлагч их гүрэн хിവэрэ байна гэдэг утгаараа бол гол тэрийг барьж байгаа хөшүүргээ бол бид нар буцааж авах ёстой гэж байгаа. Тэгээ тэрийг буцааж авах ёстой гэдэг яаж хэлж гэнэ вэ гэхээр Трамп хуучин бол Венесуэлд байсан нөгөө юу газрын тос олборлагч боловсруулагч компаниуд бол хөөн гаргасан байсан. Бидний одоо хөрөнгө оруулалтаар энэ бүх зүйл чинь боссон. Бид нар хөрөнгөө бол буцааж авна гэдэг үндслээр бол тийшээ Америкийн компаниудыг бол буцааж оруулнаа гэсэн зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Тиймэрхүү байдалтай явж байгаа. Орос улбаны улсад бас Америк нэгдсэн улсын зүгээс анхааруулга өгч байсан тийм. За газрын тосны одоо Орос улбаны улсын газрын тосноос авахгүй байгаа ч гэдэг ийм одоо уриалгыг бас улс орнуудад өгсөн. Ер нь одоо энэ газрын тосны салбартай холбоотой энэ ойл одоо индастри бол маш том одоо дэлхийн улс орнуудын хувьд ийм том асуудал байна. Тэгэхээр судлаачдын хувьд за ялангуяа эдийн засгийн их баярын хувьд газрын тосны салбар дээр Венесуэл улс тад руу нийлүүлэлтээр эхний хордол явж гин гэж. Гэтэл нөөц зариун за ер нь одоо цаашдаа энэ улсад одоо юу гэдгийг хараат бус байх яг энэ чиглэлд одоо илүү дахиад хүчтэй байх ийм боломж нь эдийн засгийнхаа өнөөдрийн нөхцөл байдал дээр байна уу? Потенциалаар аваад үзэх юм бол. За Венесуэл улс бол одоогор бол газрын тос олборлагч орнуудын холбоонд багтаж байгаа. Тэгэхээр одоогор дэлхийн зах зээл дээр газрын тосны үн ханшийг тодорхойлоход ОПЕК мэдээж тэргүүлэх байр суурьтай. Жилдээ 3-4 удаа хуралдаж олборлолтын хэмжээг харилцан төгсөж байна. Энэ нийлүүлэлтийн хэмжээнээс хамаарат дэлхийн зах зээл дээр хүн ханшийн төвшингээс тодорхойлоход нэлээд том нөлөө үзүүлж байгаа. ОПЕК зарим тохиолдолд ОПЕК дээр нэмэх нь Орос улбаны улс гэсэн байдлаар ханддаг тийм ээ. Тэгэхээр энэ байр суурийг цаашид одоо илүү өөрчлөх боломж Америк нэгдсэн улсад гарах гэж байна шүү дээ. Хэрвээ энэ байд Венесуэлийн зах зээл дээр Америк нэгдсэн улс болон өрнөдийн орнуудын компаниуд илүү оролцоод тоглоод эхлүүл Венесуэл улс ОПЕК-ийн гишүүн байхаасаа гадна тухайн улсаас олборлож байгаа газрын тосыг аль улсын зах зээл дээр ямар үнээр хөдөлгөх вэ гэдэгт бас Венесуэл улс дангаар авч тий олборлагч компаниуд нь өөрсдөө оролцох болно. Тэгэхээр энэ бол нэг талаар ОПЕК-ийн гишүүн нөгөө талаар OECD-ийн нийлүүлэгч орн болж хувирах байхгүй. Тэгэхээр энэ нь бол өрнөдийн орнуудад илүү ашигтай хөтөлбөр гэсэн. Тэгэхээр ийм байдлаар аль талд ашигтай болж болох боломжтой. Венесуэл улсын тий олборлолт эдийн засгт нөлөөлөн ажлын байр бий болно. Нөгөө талаараа өрнөдийн орнууд ашиг сонирхол нийцчихнэ гэсэн үг. Хэрвээ ийм байдлаар цаашдаа явах юм бол аль талд ашиг сонирхолт нийцэх болоо гэж бодож байна. Өнөөдөр бол Венесуэлийн хувьд бас эдийн засгийн харьцангуй тийм сайн биш одоо үзүүлэлттэй ах шиг байна тийм. За 24 оны эцсийн байдлаар бол эдийн засаг 85.8 тэрбум орчим $. Гэсэн байна. За ерөнхийдөө инфляц бол нэлээд өндөртэй. За бидний мэддгээр бол инфляц маш өндөр. Тэгэхээр ер нь цаашдаа одоо юу гэдэг Венесуэлийн хувьд таны хэлж байгаачлам за боломж байна гэж байна. Тэгэхээр барууны орнуудын зүгээс яг одоо энэ ашиг сонирхол төр ороод ирэх юм бол байр суурь нь яг яаж өөрчлөгдөх вэ? Гэхдээ яг юу нэг хэдэн олон улсын харилцаанд шийдвэрлэх, дэлхийн үйл явц шийдвэрлэх гол нөлөөг бол газрын тос өнөөдөр нөлөөтэй байгаа хэрэг. Энд чинь болохоор нөгөө аж үйлдвэрийн хувьсгал чинь үндсэндээ бол нүүрснээс эхлээл дараад нь газрын тосгийн явсан шүү дээ. Одоо газрын тостой арай болоогүй байна. Энэ нөгөө юу хүчин зүйл нь бол байж хэвээрээ байгаа байхгүй юу? Та нар сэргээгдэх эрчим хүчгээд нөгөө ногоо эдийн засаг гэднэргээ байгалийн хід дээр тулгуурласан юм дээр Европ дээр ямар юм зүйл болж байгааг бол та нар харж байгаа. Арай тэр хэмжээний техник төхөөрөмж нөгөө оюун ухаан тулгуурласан технологи бол арай тэр хэмжээнд очлоо хөгжөөгүй байна. Тэгэхээр газрын тос тэр хэмжээгээрээ өнөөдөр дэлхийд нөлөөтэй хэвээрээ байгаа учраас өнөөдөр хин газрын тосыг одоо хяналтандаа байлгаж чинь тэр улс бол ер нь нөлөөгөө тогтоож байгаа юм л да. Тэгээ энэ болохоор бас нөгөө талаар Оросд бас нэг анхааруулга болоод байгаа. Ягаад гэвэл Трампын засаг захиргаа бас ямар асуудал хэлж яах вэ гэхээр энэ ер нь энэ юу дайныг зогсооход газрын тос нөлөөтэй юм биш үү гэдэг талаас нь авч ин л да. Жишээлбэл одоо газрын тосны одоо юу ОПЕК дэлхийн
Тэгээ эдийн засаг ч гэсэн яаж нөлөөлж гэнэ үү гэхээр газрын тосны үнийн савлгаад бол Орос бол бас тодорхой хэмжээний ингээд дай явуулж байгаагийн хажуугаар төсвөө бүрдүүлэх шаардлагатай шүү дээ. Тэгээ төсвөө бүрдүүлэх шаардлагатай болохоор энэ юу жишээлбэл нефтийн олборлолт юм уу, нефт бүтээгдэхүүний үнийг буулгах нь бол бас дайн зогсооход нөлөөлж магадгүй гэсэн иймэрхүү зүйлүүдийг гаргаж ирж байна. Хоёрдугаарт бол бас нэг олон улсын эрх зүйн талаас нь авч үзэхэд энэ Тайван дээр бас нэг зүйл гараад ирж байна. Тэр нь юу вэ гэхээр заавал Хятад ер нь сценараараа энэ юу Тайван бол угаасаа Хятадын нэг хэсэг учраас бид нар шууд дайрж ороход бол асуудалгүй юм байна. Энэ бол Нубийн гишүүн орн Венесуэлийг Америк ингээл зүгээр л төрийн тэргүүнийг нь авчил баривчлаа авчт юм байна гэд. Хоёр дахь зүйл нь бол юу вэ гэхээр ер нь Тайван руу дайрах шаардлага байна уу? Ер нь тэгэл төрийн 3 өндөрлөг гихчээр тэд нарыг нь бүгдийг ингээд тусгай ажиллагаагаар явах юм бол ер нь Хятад бол заавал тэгж нэг сүр хүчээр дайрч хохирол амсахын оронд хяналт нөгөө бүтцийн удирдлагын хяналтыг нь л авчвал болох тийм сценарийг бол бас боловсруулж иж болох тийм жишгийг бол гаргаж ирж л байна тий. Яг ийм одоо байр суурь бас Хятадын одоо сошиал медиа дээр нэлээд явж ах шиг байсан. Төсвөл нэг зүйлийг маш товчхон асуу. Ирантай холбоотой асуудал одоо яг яаж үргэлжлэх бол энэ үйл явдлын дараа Америкийн улсын зүгээс Иран дээр ч бас маш юм том анхааруулгууд өгсөн байж байгаа. Тий, Иран болохоор бас л Венесуэлийн адил ер нь альва зүйл дээр юу вэ гэхээр чөлөөт эдийн засгийг хорж болдоггүй гэдгийг бол зөвлөлт холбоотой улсын дараач гэсэн ер нь бүгдээрээ харж байгаа шүү дээ тий. Ингээд чөлөөт эдийн засаг тэгээд бизнесийн нэг эрхлэлтийг бол ингээд хориол барайл бүр ингээд яг юу яагаад ах юм бол ингээд дэглэм нурах тийшэл ханддаг л байгаа юм л та. Энэ юу яг Ираны одоо бослог гэх юм уу энэ эмх замбраагүй байдал бол нэг гадны нөлөө орсондоо биш л дээ. Энэ бол зөвхөн эдийн засгийн үр дагавар байх гэж би ойлгож байна. Нөгөө талаас бол Ираныг бол бүр юу байгаад байгаа. Америкийн нэгдсэн улс бол үнэхээр нөгөө буцаад нөгөө шаахын дэглэм рүү оруулаад тий засаглал руу оруулаад тэгээд ингээд юу Америкийн талыг барьсан, барууны талыг барьсан энэ юу удирдлага гаргаж ирэх ийм боломж бол гарч ирж байна. Тэгээд нөгөө талаар бас энэ Иран бол Оросын нөлөөг ер нь зогсооход бол шийдвэрлэх үр гүйцэтгэх хэмжээний том улс. Байгалийн баялагаараач тэр газар зүйн байршлаараач тэр юу барууны эсрэг сүрэн зогсоод дэглэм нь одоо бол хിവэрэ бас нэлээд тогтоод байгаа нэлээд хүчтэй улс л та. Тэгэхээр энэ бол юу ойрхот орнууд дах өмнөх түшгээ бол тодорхой хэмжээнд бол алдах тийм аюултай. Тэгэх юм бол Ираныг алдах юм бол үндсэндээ бол тодорхой хэмжээнд Оросын одоо дундад Азид сулраад байгаа байр суурь бол улам сулраад барууны нөлөө бол улам орох чиглэл рүү гэл орно л тоо.